Өглөөний мэндийг өргөө үзэгчтэй Тэнгэртлээ хөрөнгийн зах зээл болон технологи энтертайнмент салбарын талаарх мэдээллийг хүргэдэг өглөөний шоу хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Бид даваа лавг баасан гаригуудад шинэ дугаараа хүргэж байгаа бол за энэ 7 хоногт мягмар пүрэв гаригуудад хүргэж байна. За энэ нь ч хөрөнгийн зах зээлтэй холбоотой томоохон мэдээллүүдтэй уялдаа холбоотойгоор бид хөтөлбөрийнхөө шинэ дугаарыг пүрэв гарагт хүргэж байгаамаа. Энэ нь юу вэ гэхээр энэ 7 хоногт за худалдааны дайн гэж нэрлэгдэж байсан Америкийн нэгдсэн улс болон Бүгд найрамдагчдад ард улс хоёрын худалдааны дайны гайлын татврын асуудал нэг хэсэгтээ намжиж байгаа шиг байна тийм үү? Тэгэхээр энэхүү асуудал бол өнгөрсөн одоо баг хагас жилийн хугацаанд бол хамгийн томоохон сэдвүүдийн нэг бол зайлшгүй байлаа. Учир нь бол хэрвээ Америк нэгдсэн улс энэхүү тарифын татварыг томоохон өндөр хэмжээгээр ногдуулах юм бол цаашдаа дэлхийн худалдааны болон за үүнээс улбаатаагаар бол эдийн засгийн бас асуудлууд бол гарч ирэх байсан. За энэхүү нөхцөл байдлыг бол яг өнөөдрийн байдлаар бол харьцангуй бас Америк нэгдсэн улс өөрсдөндөө бол ашигтай байдлаар бол иймэрхүү гэрээг бол хийж өндөрлж байгаа нөхцөл байдалтай байна. Мөн технологийн салбарт IBM шинэ квант компьютероо танилцуулсан байна. Мөн химлоины салбарт мэрэгжилтнүүдийн төлөө хөрсөлдөө эд өрнөж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид өглөөний шоу хөтөлбөрийн энэ дугаараар өргөх болно. Ингээд хөтөлбөрөө эхлүүлье. За энэ 7 хоногт Америк нэгдсэн улс болон Бүгд найрамдагчдад ард улсын дээд хэмжээний төлөөлөгч нар Лондон хотод худалдааны гайлын татврын талаар ярилцж байгаа. Тэгэхээр яг энэ хилэлцээрийн үр дүн Улаанбаатарын цагаар өчигдөр шөнө гарсан байна. За Дональд Трамп өөрийнхөө сошиал хуудаснаа Бүгд найрамдагчдад ард улстай хийж байгаа худалдааны талаарх гэрээ хилэлцээр амжилттай болж дууссан. За Бүгд найрамдагчдад ард улсаас үйлдвэрлэгдсэн Америк нэгдсэн улсад тавих гайлын татврын хэмжээ нийт 25% байна гэдгийг бол өөрийн сошиал хуудасаар албан ёсоор өчигдөр мэдэгдэж зарлаа. За энэ нь яг ямар учиртай вэ гэхээр Америк нэгдсэн улсын зүгээс хятадд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүдэд 30% гайлын татвар нэмэгдүүлнэ. За мөн онцгой албан татврын хувьд бол 25%-аар нэмэгдэж байгаа буюу за нийтдээ 50%. Харин Бүгд найрамдагчдад ард улсын зүгээс Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн гайлын татврын хувь хэмжээ 10% дээр бол ингэж тогтож байна. Тэгэхээр Лондон дахь энэхүү уулзалтын арга хэмжээнд дээр за энэхүү уулзалтын үр дүн за 5 дугаар сарын 14-нд болж исэн Женевд болж исэн үр дүнгийг дахин баталж за хоёр улс бол хоорондынхоо гайлын татварыг Женевд баталж ирснээр бол хэвээр үлдээж байгаа шүү байна тий. Тэгэхээр уулзалт ер нь яг Женевийн дагуу амжилттай болсон ийм хүлээлттэй байсан шүү дээ. Энэ нас хөрөнгийн зах зээл яаж нөлөөлвөн юм? Тэгэхээр өнгөрсөн шөнө гарсан энэхүү мэдээлэл бол хөрөнгийн зах зээл дээр харьцангуй бас өсөлтийг одоо оруулсан ийм нөхцөлийг бол бүрдүүлсэн. За энэ бол бид яг өчигдрийн байдлаар гэж харахаас илүүтэйгээр сүүлийн хугацаанд бол энэхүү хилцээр хийгдэж байгаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээл бол үргэлжлэн одоо өссөн байсан. За ингээд өчигдөр бол зарим нэг мэдээллээс хойш болж бол одоо үдээс хойш унсан нөхцөл байдал харагдаж байна. За тэгэхээр тодорхой нэг хамгийн том асуудлыг шийдсэн юу вэ гэвэл Америк нэгдсэн улс бол өөрсдийн одоо зорж исэн тэрхүү зорилготой хүрлээ гэж бол харж болохоор байна. За учир нь Америк нэгдсэн улс бүх одоо улс орнууд дээр бол өндөр хэмжээний харилцан татвар гэдэг зүйлийг бол гаргаж ирээд за энэ бол 4 сарын 6-ны өдөр бол гарсан энэхүү одоо лист байж байгаа. Тэгэхээр энэ листнээс бол улс орнууд дээр бол маш өндөр хэмжээний татвар тавигдах юм байна гэдэг ойлголтыг бол ерөнхийдөө зах зээлд бол төрүүлж өгсөн. За ингээд 4 сарын 9-ноос бол за 90 хоногийн хугацаанд энэхүү тарифын асуудлыг бол ерөнхийдөө пауз авч байгаа буюу энэ хооронд одоо гэрээ хилцээрийг хийж чадах юм бол бид нар харьцангуй хоорондоо бас бага тарифтайгаар явж болно гэдэг одоо үндсэн нөхцөлийг санал болгосон. За ингээд энэхүү хугацаа бол үргэлжилж байна. За энэхүү хугацаанд бол хамгийн түрүүнд бол Англи улс бол Америк нэгдсэн улстай бол тарифын хилцэлд бол амжилттай хүрсэн байж байгаа. За ингээ хоёр дахь нь бол одоо Хятад улс бол тодорч явах шиг байна. За Хятад улсын яг энэхүү тарифын асуудал бол яг эцсийн байдлаар хоёр ерөнхийлөгч гарын үсэг зураагүй байгаа. Гисэн хэдий ч бол яг тодорхой хэмжээний албан тушаалтнууд бол үүнийг хүлээн зөвшөөрч за ерөнхийлөгчд ч бас өөрсдийн гэсэн одоо мэдээллийн сувгуудаараа энийг одоо баталж байгаа учраас энэ бол тодорхой гарын үсэг зурх нь бол тодорхой юм а гэдэг мэдээлэл явж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо үлдсэн хугацаанд буюу 7 сарын 9 хүртэл бол одоо бусад улс орнуудын асуудал бас Америк нэгдсэн улстай хамт үлдэж
байгаа. Тэгэхээр энэхүү асуудлыг бол илүү яаравчлуулах шаардлагатай байна гэж бол сангийн сайд Скот Бейсенд бол одоо дурдсан байгаа. Тэгэхээр энэ дээр нэг асуудлыг бол нэмэлтээр хэлж байгаа нь хэрвээ 7 сарын 9 хүртэл улс орнууд манай улстай энэхүү тарифын асуудлаар хилцээр хийж амжихгүй байх юм бол бид яг тэр урдан зарлж байсан одоо өндөр татвараараа явах ийм нөхцөл бол бүрднэ. Хэрвээ бид нартай үнэхээр сайн одоо дийлийг хийж байгаа буюу яг энэ тарифын асуудлыг буулгах одоо тэрхүү асуудал дээр одоо илүү сэтгэл гаргаж ингэж хандж байгаа тохиолдолд бол бид хугацааг нь бас сунгаж болох юмаа гэдэг мэдээллийг хийсэн байж байгаа. Тэгэхээр 7 сарын 9 гэдэг бол бас яг эцсийн өдөр бас биш байх магадaltaй болж хуурж ийн л да. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол Солонгос, Япон зэрэг орнууд бол Америк нэгдсэн улстай энэхүү хилцээр дээр бол илүү одоо урагштай ажиллаж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Лондонд болсон энэхүү дэд хэмжээний уулзалтын үеэр хамгийн чухал хөндөгдөж яригдсан салбаруудын нэг бол мэдээж газрын овор элемент байлаа. За газрын овор элемент бол мэдээж өндөр технологи, автомат жолоодлого, за мөн хагас дамжуулагчийн салбарын гол түүхий болоод байгаа. За бүгд найрамдахтад ард улсын хувьд гэхэд энэхүү статистик мэдээлэл дээрээс харагдаж байхад нийт дэлхийн газрын овор элементийн нийлүүлэлтийн 60 орчим хувийг хангадаг. За түүний дараа Америк нэгдсэн улс, Мьянмар, Австрали, за мөн бусад улсууд зөвхөн 6% ингэж хангадаг. Тэгэхээр худалдааны дайнтай холбоотойгоор энэхүү гайлын татварууд нэмэгдэж байсантай холбоотойгоор автомашины үйлдвэрлэл, за мөн өндөр технологийн компаниуд нийлүүлж байгаа газрын овор элементийн нийлүүлэлт мөн саарч байгаа, тасалдаж байгаа гэдэг мэдээллүүд гарч энэ нь бас хөрөнгийн зах зээл нэлээдгүй нөлөөлж байсан. Тэгэхээр яг энэ Лондонд болсон уулзалтын үр дүн бүгд найрамдахтад ард улс Америк нэгдсэн улс руу нийлүүлж байгаа газрын овор элементийнхаа нийлүүлэлтийг бол тасалдуулахгүй гэдэг амлалтыг бол өгсөн байна тийм. Тэгэхээр энэ нь бас урт хугацаанд ер нь хөрөнгийн зах зээлд болон технологийн компаниудын хувьд сайн хэрхэн яаж нөлөөлөх боломжтой. Ер нь газрын ховор элемент бол бас технологийн салбар гэлтгүй хөрөнгийн зах зээлийн ч гэсэн хамгийн гол сегментүүдийн нэг болчихлоо шүү дээ тийм. Тэгэхээр EV сектор буюу цахилгаан машины хамгийн гол түүхийдүүдийн нэг болох яг энэ газрын ховор элементүүд бол одоо Америк нэгдсэн улсад бол жишээ нь маш өндөр хэмжээний эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог. За өнгөрсөн дэвтрүүлгээр ч гэсэн бид илүү тайлбарлаж хэлжсэн. Америк нэгдсэн улсад зөвхөн үүнийг одоо майнинг хийдэг буюу олборлдог нэгэн компани байдаг бол NP Minerals компани. За үүнээс гадна зах зээл дээр байгаа эрэлтийг одоо илүү хангахын тулд бол зайлшгүй гаднаас экспортын одоо бүтээгдэхүүн бол одоо Хятадаас нэмж орж ирэх ёстой Америк нэгдсэн улсад. За энэхүү одоо орон зайг бол одоо нийлүүлэх одоо энэ орон зайг бол Хятад улс бол одоо илүү тасалдуулахгүйгээр цаашдаа бол нийлүүлнэ гэдгээ мэдээлсэн учраас Америк нэгдсэн улс энэ дээр бол маш том одоо вин хийж гин гэж ойлгож болно. За ингэснээрээ бол зөрүүлээд Хятадын оюутнуудыг бол одоо Америк нэгдсэн улс сурах одоо тэрхүү боломжийг бол эргүүлэн нээлээ. За өнгөрсөн хугацаанд бол ялангуяа энэ зуны хөтөлбөрүүд дээр бол Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх одоо шаардлагатай байгаа Хятад оюутнуудыг бол визийг бол цуцлах, за эсвэл бол хоолд их буцаах одоо иймэрхүү одоо алхмуудыг бол аваад байсан бол за энэ бол илүү одоо чөлөөтэй нээлттэй болж ийн гэж ойлгож болно. За ингээ хоёр орн бол хоёулаа өөрсдийн гэсэн хүссэн зүйлээ бол үүн дээр авж байгаа. За үүнээс Америк нэгдсэн улс бол яг өөрийн одоо тэрхүү анх зорж исэн одоо хамгийн том зорилтондоо хүрлээ гэж харж болохоор байгаа. Үнийг ч бас шинжээчид бол илүү онцолж хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр үргэлжлүүлээд худалдааны дайнтай холбоотойгоор энэ гайлын татварыг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп огцом богино хугацаанд нэмэгдүүлсэн энэхүү стратеги нь ер нь бусад улс орнуудад худалдааны гэрээ ингэж байгуулах стратеги ер нь анханасаа байсан уу? Энэ талаар олон улсын шинжээчд бас юу гэж дүгнэж байна? Эдийн засагчдын ер нь байр суурин дээр ямар хөө? Ер нь бол Их Британи бүгд найрамдахтад ард улстай хийсэн худалдааны хилцлүүдийг харахад бол ер нь өөрсдийнхөө байр суурь дээр өөрсдийнхөө анханасаа төлөвлөж исэн зүйл дээр ер нь байж чадлаа гэж харагдаж байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ асуудал бол 2016 оноос одоо Дональд Трампын эхний одоо сонгогдсон бүр эрхээ хугацаанд бол ерөнхийдөө эхэлсэн зүйл гэж ойлгож болно. 2018 онд бол хамгийн анхны одоо Хятад болон Америк нэгдсэн улс хоёрын хооронд бол худалдааны асуудал буюу тарифын асуудлыг бол яригдж ирсэн байдаг. За тухайн үед бол бас тодорхой хэмжээний салбарууд дээр бол энэхүү тарифын асуудал нэмэгдээд ингээ явж исэн нөхцөл байгаа. За гэсэн хэдий ч 2020 оны ихэнх үеэр бол ковидын асуудлаас болоод за нэгдүгээрт хоёрдугаарт бол дараагийн ерөнхийлөгч Жо Байден гарч ирсэнтэй улбаатаагаар бол энэхүү тарифын асуудал бол одоо хойшилсан гэж ойлгож болно. Тэгэхээр 2025 оны 1-р сард ерөнхийлөгч
ерөнхийлөгч Дональд Трамп бол одоо өөрийн тангарахыг өргөснөөс хойшоо бол энэхүү худалдааны асуудал бол дахин одоо явах нь бол тодорхой юм а гэдэг асуудлаар бол хөрөнгөний зах зээл дээр за ингээд бусад салбарууд дээр ч бас томоохон нөлөөлөл орсон гэж ойлгож болно. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс яг өөрийн зорьсон зорилт нь юу вэ гэвэл яг өнөөдрийн байдлаас харахад бол одоо стратеги нь юу байсан бэ гэхээр томоохон хэмжээний харилцан татварууд буюу хэрвээ манай улсад өндөр тариф тавьдаг бол танай улсад ч бид нар бас өндөр тариф тавина буюу үндсэн гол одоо харилцан гэдэг ойлголтыг бол одоо гаргаж тавьсан. За үүнээсээ хугацаа өгөөд улс орнууд дээр бол бид нартай гэрээ хийгээд бидний хамгийн гол нь худалдааны тэнцлийг бол ойртуулах. За ялангуяа Америкийн нэгдсэн улс дээр худалдааны тэнцэл бол нэмэгтэй байх энэхүү одоо өгж байгаа энэхүү санаар бол ерөнхийдөө улс орнуудыг бол шахсан. За ингээ улс орнууд ч гэсэн үүн дээр нь бол бас хүлээн зөвшөөрөөд эхнээсээ энэхүү хилцээрийг бол хийгээд явж байгаа. За үүн дээр нэмэх нь гаднаас орж ирэх энэхүү бас томоохон түүхийн эдийн нийлүүлэлтийг бас нэмэгдүүлэх бол бодлого нь бол бас амжилттай хэрэгжиж байгаа нь бол энэ хятадын жишээн дээр харагдаж байна. За энэхүү газрын ховор элементтэй холбоотойгоор бол өөрсдийн энэ импортыг бол нэмэгдүүлж чадсанараа бол Америкийн нэгдсэн улс бол энэ дээр хоёр дахь удаага вин хийж ийн гэж ойлгож болно. За гурав дахь ойлголт нь юу явж ийн гэхээр дотоод үйлдвэрүүдийг одоо нэмэгдүүлэх буюу бүх бүтээгдэхүүнүүдийг дотроо үйлдвэрлэнэ гэж бол ерөнхийдөө зорж байгаа. За энэхүү зорилт нь ч гэсэн бас ерөнхийдөө биелэхэд бол нэлээдгүй ойртож байгаа буюу за түрүүн бидний нөгөө татврын хэмжээг ярьсан. Татврын хэмжээг ярихад бол 30 дээр нэмэх нь 25% дээр тогтож байгаа буюу өмнө нь 10-аас 15% дээр байсан энэхүү татврын хэмжээг 55% хүртэлх одоо өндөр хэмжээнд барьж чадсанаар гаднаас одоо импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ бол багасна. За тоо хэмжээ багасхын хэрээр дотоод үйлдвэрлэл бол ерөнхийдөө нэмэгдэх хандлагатай болно. За ингэснээрээ Америкийн нэгдсэн улс бүх одоо нэмэн өртөг одоо болж байгаа энэхүү бараа бүтээгдэхүүнд оролцож байгаа бараа бүтээгдэхүүний одоо тэрхүү нэмэн өртгийг бол одоо дотооддоо авч үлдэх тэрхүү стратеги нь бас мөн биелж ийн гэж ойлгож болно. Хэрвээ энийг биелүүлж чадах юм бол цаашдаа долларын үнэлгээ ч гэсэн бас мөн тодорхой хэмжээнд бол тогтворжих хандлага руу бол шилжих хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэхүү хийж байгаа стратеги бол бас яг нүдэ онжино гэж бас олон шинжээчд бас үнийг авч үзэж байна л да. Тэгэхээр бүгд найрамдах хятад улс бол Америкийн нэгдсэн улс хоёрын хооронд үүсэдээс худалдааны дайн нэг хэсэгтээ ингээд ийхүү Лондон дэх уулзалтын үр дүнд намжиж байна. За үргэлжлүүлээд мөнгөний бодлого болон Америкийн нэгдсэн улсын инфляцтай холбоотой мэдээллийг та бүхэнд хүргье. За Америкийн нэгдсэн улсын 5 дугаар сарын инфляцийн үр дүн Улаанбаатарын цагаар өчигдөр 20 цаг 30 минутанд танилцуулагдсан байгаа. За инфляц хүлээлтээс доогуур буюу 2.5 гэсэн хүлээлттэй байсан. За инфляц бодит үр дүн дээр 2.4 болж буурсан байна. За энэ нь 34 сарын хугацаанд сүүлийн 34 сарын хугацаанд Америкийн нэгдсэн улсын инфляц 9.1-ээс 2.4 рүү буурсан үзүүлэлт боллоо. За яг 2023 оны тухайн үед 9.1 дээр яг дээд цэгтээ сүүлийн жилүүдийн хамгийн өндөр дээд цэгтээ хүрж байх үед за Америкийн нэгдсэн улсын төв банкнаас бид нэр мөнгөний инфляцийн төвшинг 2% бууруулнаа. Тэр хүртэл бол мөнгөний бодлогын хүүгээ ингээд уялдаа холбоотойгоор уялдуулна гэж мэдэгдэж байсан. За тэр нь яг юу байсан бэ гэхээр эдийн засгийн ойлголтын хувьд бол зөөлөн газар тал бид нар хийнэ гэж бол мэдэгдэж байсан. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын төв банк ер нь сүүлийн 3-4 сарын хугацаанд инфляцийн төвшингөө 3-аас доош хувь барьж чадсан гэдэг нь ер нь зөөлөн газар талт гэдэг нь яг болчлоо гэж ойлгож болох уу? Тэгэхээр зөөлөн газар дах буюу soft landing гэдэг ойлголтыг бас юун төрөнд тайлбарлах нь чухал. За recession гэдэг ойлголт буюу хямралаас бол тодорхой хэмжээгээр эдийн засгийн хямралд очих буюу одоо инфляцийн төвшин өндөр, ажилгүйдлийн төвшин өндөр байхыг хийхгүйгээр ерөнхийдөө төв банкнаас одоо баримталж байгаа бодлогын дагуу энэхүү асуудлууд дээр бол томоохон асуудал үүсэхгүйгээр эдийн засгийг аварч гарахыг бол одоо soft landing гэж хэлж байгаа. За үүнийг бол төв банк одоо хэрэгжүүлдэг гэж бол ойлгож болно. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол үнэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд яригдсан энэхүү soft landing гэдэг нөхцөл байдал бол бүрдсэн. Яг өнөөгийн байдлаар бол ажилгүйдлийн түвшин 4.2% таа буюу зорилтод 4%-аас 1.2%-аар өндөр. За инфляцийн түвшин бол харьцангуй зорилтод түвшинтэй маш ойртсон буюу 2.4% таа байгаа. Одоо энэхүү зөөлөн газардсан гэдэг юм бол одоо баталж ийн гэж ойлгож болно. За гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсад бол бас нэгэн одоо онцлог байна. Тэр нь юу вэ гэвэл цаашдаа хэрвээ инфляцийн төвшнийг бага байлгаж чадах юм бол энийг үргэлжлүүлэн одоо бодлогын хүүг буулгаж зах зээлийг тэлэх буюу
real GDP гэдэг ойлголтыг бол өсгөх ийм боломж бол Америк нэгдсэн улсад бол байгаа. За энийг бол хурдан хийхийг бол одоо сар гаруйн өмнө бол одоо Дональд Трамп бол төв банк руу бол нилээдгүй шахалт үзүүлж исэн боловч яг өнөөгийн төвшөнд бол одоо эргээд дахин тэрхүү шахалтыг өгсөнгөө учир нь бол 9-р сараас эхлээд энэ хүү бодлогын хүүг буулгах нь ерөнхийдөө тодорхой болж байгаа гэж ойлгож байна. За одоо бодлогын хүүг тэгвэл хэн гаргадаг вэ гэвэл төв банк гаргадаг. За 7-р сарын 30-нд бол энэ хүү төв банкны уулзалтаар бол бодлогын хүүг бууруулах уу гэдэг асуулт бол яг одоо зах зээл дээр явж байна. Тэгэхээр одоо өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол CPI буюу одоо хэрэглээний үнийн индекс харьцангуй бас одоо өсөөгүй байгаа буюу инфляцийн түвшин өсөлт багатай байгаа учраас 7-р сарын 30-нд энэхүү бодлогын хүүг бол буулгахгүй явах ийм нөхцөл байдлыг бол одоо бүрдүүллээ гэж бол тайлбарлаж шинжээчид. Тэгэхээр энэний дараагийнх буюу 9-р сарын 17-нд бодлогын хүүг буулгаж эхлэн. За энэ үед бол харьцангуй бас эдийн засгийг тэлэх бодлого руу бол шилжиж байгаа. За энэ үед бас харьцангуй энэхүү хөрөнгө оруулалтын салбарууд дээр бол томоохон өсөлтүүд орох ийм хүлээлт бол бий болчихлоо. Тэгэхээр шинжээчдийн үзэж байгаагаар бол цаашдаа энэхүү бодлогын хүүг бол буулгах боломж Америкт байгаа учраас энэ бол одоо өөрсдийнхөө гартаа барьж байгаа одоо хамгийн томоохон хөзөрнөө гэж бол бас тайлбарлаж байна. За үүнтэй зэрэгцээд бол мэдээж Европын холбооны бодлогын хүү бол буураад эхэлчихсэн байгаа учраас Европын холбоон дээр бол томоохон бас эдийн засгийг тэлэх энэхүү асуудлыг бол эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр энэ хоёр Европын холбоо болон Америк нэгдсэн улс хоёрын одоо ерөнхий эдийн засаг бол ерөнхийдөө ойролцоо хөдөлж явдаг. Гэсэн хэдиж энэ удаад бол ерөнхийдөө Америк нэгдсэн улс ард нь үлдээд араас нь одоо хөдлөх энэхүү боломжийг одоо бий болгосон. Тэгэхээр яг энэ нөхцөл одоо юуг одоо харуулдаг вэ гэвэл ард нь яваа улс орон илүү бондын зах зээл дээр бол ашигтай ажиллах боломж нь бол бүрдэж идэх гэдгийг бас шинжээчид нэлээдгүй тайлбарлаж байна. Тэгэхээр CPI болон буюу инфляцийн түвшин бас тийм өндөр хэмжээнд өсөөгүй байгаа учраас Америк нэгдсэн улсад бол илүү их одоо боломж бол нээлттэй байгаа бол нөхцөл байдалтай байгаа гэж ойлгож байна. Өргөжлөлөө та бүхэнд технологийн салбартай холбоотой зарим мэдээлэл хүргэе. За мэдээж технологийн салбарт хэмэл оюуны өрсөлдөөн улам бүр ширүүцсээр байна. За энэ салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох Meta компани үүсгэн байгуулагч Марк Зукерберг за хэмэл оюуны супер баг бүрдүүлэхийг хүсэж байгаа гэдэг мэдээлэл бол цацагдаад байна. За тэрээр хэмэл оюуны багийнхаа чанарыг улам сайжруулахын тулд өөрөө за хэмэл оюуны багт элсэж байгаа мэрэгжилтэн болон судлаач нартай уулзаж ажлын ярилцлага хийж багтаа элсүүлэх ажлыг бол эхлүүлсэн гэдэг их сурвалжууд мэдээлж байна. За Meta компанийн хувьд бол одоогийн байдлаар өөрсдийнхөө Llama гэдэг том хэлний загварыг бол хөгжүүлж байгаа. Llama-гийн хувьд бол open source байдалтайгаар хөгжүүлж байгаа хамгийн том хүчирхэг модель гэдгээр онцлогтой. За энэхүү модель дээр суурилсан Meta AI гэдэг чатботыг бол бид нар Facebook, Instagram дээрээс харах боломжтой. За 2-7 хоногийн өмнөөс гэхэд манай Монгол дахь Facebook, Instagram-ийн хэрэглэгч нарт бол Meta AI хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байгаа. Гэхдээ харамсалтайгаар одоогийн байдлаар монгол хэл дээрх функцийг нь бол нээгээгүй байлаа. За Meta AI-ийн хувьд бол яг одоогийн байдлаар 1 тэрбум хэрэглэгчтэй болсон гэдэг мэдээлэл бол хамгийн сүүлд Марк Зукерберг өгөөд байгаа. Тэгэхээр Meta компанийн хувьд бол хэмэл оюуны өрсөлдөөнд энэхүү байр сууриа улам хадгалж үлдэхийг бол эрмэлзэж байна. За мэдээж ChatGPT-г бүтээгч OpenAI компани инженерүүд за бусад Anthropic, DeepMind, за DeepMind-д байгаа стартапууд Anthropic гэх мэтчлэн ер нь хэмэл оюуны салбарт томоохон хэмжээний шилжилтүүд өрнөж байгаа. За харин хэн нь хамгийн сайн мэрэгжилтэн өөртөө үлдээж чадна тэр нь хэмэл оюуны салбарт бол илүү барьцаа ахиулах боломжтой гэдгийг бол зарим нэгэн судалгаа бол статистик том мэдээлэлж гэсэн харагдаж байгаа. Яг одоогийн байдлаар хамгийн сайн мэрэгжилтнүүдийг цуглуулсан багт бол мэдээж яахын аргагүй OpenAI компани нэрлэгдэж байгаа. За тэдний дараачаар мэдээж Microsoft компани хэмэл оюуны баг бол хамгийн хүчтэй багуудын нэгт нэрлэгдэнэ. За үүнээс гадна Meta компани барьцаа ахиулах дахин нэг хөрөнгө оруулалтыг хийх мэдээлэл цацагдж байгаа нь Scale AI гэдэг нэртэй стартапад нийтдээ 15 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оруулахаа мэдэгдэж байна. За энэхүү хөрөнгө оруулалтын хилцэл яг одоогийн байдлаар эцэлэгдээгүй байгаа хэдий энэхүү стартап нь за дата болон том хэлний загварууд дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг голчлон хөгжүүлдэг. 2016 онд үүсгэн байгуулагдчихсэн энэхүү стартап нь сүүлийн жилүүдэд автомат жолоодлого болон за computer vision гэж нэрлэгддэг. За компьютерийн хараата хосолж ажилладаг тиймэрхүү технологиуд дээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэл байгаа. За энэхүү стартапын үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын хувьд бол хамгийн залуудаа тэр бомтон болж чадсан гэдгээр бол алдаршсан нэгэн байгаа. За Meta компанийн хувьд
робот болон автомат жолоодлагын систем дээр бас энэ компани дээр суурлаж бас нэвтэрч магадгүй гэдэг мэдээлэл сүүлийн үед цэцэгдээд байна. За химилооны салбар дахь мэрэгжилтнүүдийн төлөх өрсөлдөө инхүү өрнөж байна. За дараагийн технологийн салбартай холбоотой мэдээлэл хүргэе. За IBM компани өөрсдийнхөө шинэ квант компьютерийг танилцууллаа. За сүүлийн саруудад бол шинэ квант компьютерийн технологи төр хэд хэдэн томоохон нээлтүүд бол гараад байгаа. За IBM компанийн хувьд бол өөрсдийнхөө шинэ компьютерийг Quantum Starling гэж нэрлсэн байна. За энэхүү квант компьютероо Улаанбаатарын цагаар мягмар гарагт бол танилцуулсан байна. За энэ квант компьютерийн хувьд яг одоогийн байдлаар хэрэглээнд дэвтрээгүй байгаа ч гэсэн 2026-27 онд гэхэд албан ёсоор хэрэглээнд дэвтэрч илүү нарийн мэдээллүүдийг эрхчлэлд өгнө гэдэг бол хүлээлттэй байна. Харин IBM-ийн бусад өрсөлдөгч нарын хувьд бол Google, Microsoft компаниуд нэрлэгдэж байгаа. За Microsoft компанийн хувьд гэхэд өнгөрсөн хэдхэн сарын өмнө өөрсдийнхөө Majorana гэдэг анхны квант чипээ танилцуулсан байгаа. За энэхүү чипийг мөн адил 17 жилийн хугацаанд хөгжүүлэхдээ өөрсдийнхөө бодисын шин төлөвийг нээж чадсан гэдгээр бол ялгарч байгаа. Microsoft компани хувьд за энэ нь ямар учиртай вэ гэхээр Microsoft компани Google, IBM-тэй харьцуулахад арай өөр технологи ашиглаж байгаа буюу за тэр Majorana гэдэг төлөвийг ашиглаж өөрсдийнхөө квант компьютерийг бүтээхийг зорж байгаа. За тэдний анхны чип яг одоогийн байдлаар танилцуулагдсан байгаа ч гэсэн зах зээл дээр борлуулагдж байгаа чип бол одоогийн байдлаар байхгүй. За мэрэгжилтнүүдийн хувьд бол 10-аас 20 жилийн дараа ер нь квант зах зээл бол технологийн салбарын хамгийн том зах зээлүүдийн нэг болно гэдэг таамаглалыг дэвшүүлж байгаа. За харин Google компанийн хувьд бол өөрсдийнхөө Willow гэдэг чипээ мөн адил танилцуулаад байгаа. За энэхүү чипний хувьд өөрсдийнхөө алгоритмыг илүү сайжруулж за квант компьютерийн хамгийн асуудалтай функцүүдийн нэг болох алдааны алгоритмыг илүү сайжруулж алдаа маш бага гаргадаг болсон гэдэг мэдээллийг бол хамгийн сүүлд өгөөд байгаа. За энэ нь яг ямар учиртай вэ гэхээр бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа дижитал компьютер болон ухаалаг утаснууд за нэг их 80 үйлдэл тутамд нэг алдаа гаргадаг гэдэг тооцоол байдаг. Харин квант компьютерийн хувьд бол эндээс хэд дахин бага буюу 1000 үйлдэл 100 үйлдэл тутамд нэг алдаа гаргадаг. Харин энийг бууруулахын тулд алгоритмыг нь шинжилсэн гэдэг мэдээллийг бол Google хамгийн сүүлд өгөөд байгаа. За ийхүү квант компьютерийн салбарт бол хэд хэдэн томоохон өрсөлдөөн нээлтүүд бол гарсаар байна. За үргэлжлүүлэн та бүхэнд Chart Master булангаа бид бүхэн өргөж байна. За Chart Master булан дээр номер 2-д нь Tesla компани хувьцааны талаарх мэдээллийг та бүхэнд өргөх боллоо. Баярлалаа гана. Тэгэхээр Tesla компанийн хувьд бол хөрөнгө оруулагчдын хувьд бол байнгын харж явдаг маш сонирхолтой компаниудын нэг байгаа. Тийм учраас өнөөдөр бид Chart Master булангаар илүү техник шинжилгээний талаас бол Tesla компани ямархуу нөхцөл байдалтай байгаа талаар бол өдөр ярилцъя. За дэлгэцэн дээр Tesla компани хувьцааны үнэлгээ гарч байна. За сүүлийн 5 жилийн байдлаар бол Tesla компани за ойролцоогоор $89 хамгийн дээд нөхцөлтөө $480 долларт бол хүрсэн энэ нөхцөлийг бол харж болохоор байна. За үүн дээр бол шинжээчд буюу за тэр дундаа техник шинжээчд бол ямархуу нөхцөлийг харж ажигладаг вэ гэхлээр за импульс хөдөлгөөн, ретрес хөдөлгөөн, импульс хөдөлгөөн буюу дараагийн энэхүү хөдөлгөөн дээр явж гинэ гэдгийг бол одоо тайлбарлаж хэлдэг байгаа. Тэгэхээр бид 2022 оны сүүл төгсгөл буюу за түрүүний бидний ярьдаг 9.1% инфляцийн түвшин хүрснээс хоошоогоо одоо инфляцийн түвшин буураад явж байгаа энэ тохиолдолд Tesla компани хэрхэн өссөн талаар бол илүү тодруулж харцгаая. За энэ дээр бол харьцангуй бид нар шууд тренд regression буюу за энэхүү дээшээ явж байгаа тренд бол ямархуу нөхцөл байдалтай яваа вэ гэдгээр бол зөвхөн шууд одоо tube гэж бас хэлдэг. Энэхүү одоо сувгийг бол татаж харцгаая. За хамгийн доод түвшнийг бол ойролцоогоор 171 орчим дээр бол одоо маш олон удаагийн техник шинжилгээгээр шалгаад ингээд дараагийн 400 гаруй одоо 500 орчим одоо үнэлгээр бол өссөн байж байгаа. Тэгэхээр он гарснаас хойшоогоо Дональд Трампын одоо сонгогдсноос хойшоогоо Илон Маск бол одоо энэ усын ажил хийсэнтэй холбоотойгоор бол Tesla компани үнэлгээ маш одоо эрчтэйгээр бол буурсныг бол та бүхэн санаж байгаа бах. Тэгэхээр энэхүү нөхцөл бол тодорхой хэмжээний 230 орчим үнийн үнэлгээн дээр ирээд бол тогтсон уу гэдэг асуудлыг бол бүгдээрээ илүү тодруулж харцгаая. За энэхүү нөхцөл байдал дээр бол хамгийн одоо доод хэсэг дээр буюу дахин ирж шалгасан нөхцөлийг бол харуулсан. За үүнээс бол хойшоогоо Tesla компани бол ойролцоогоор сая өнгөрдөг 7 хоногийн сүүл хүртэл бол ойролцоогоор 64%-аар өссөн байжгаад өнөөдрийн нөхцөл байдлаар бол 326 та буюу за илүү өдрөөр задлж харах юм бол сүүлийн 3 өдрийн өсөлтийг бол энэ нөхцөл дээр бол харуулсан байна.
За ингээд харах юм бол бид илүү одоо demand буюу эрэлтийн хэсэг хаана байгаа вэ гэдгийг одоо түрүүлээ тодорхойлох шаардлагатай болдог. За үндсэн том татсан сувгийн доод хэсэг дээр бол одоо бид түрүүний ярилцсан хамгийн доод одоо үнэлгээ бол 230 орчим дээр бол тогтсон байгааг бид нэр ярилцсан байж байгаа. Тэгэхээр энэхүү хөдөлгөөнийг илүү demand-ийн хэсэг буюу эрэлтийн хэсэг нь хаана вэ гэдгийг бол олдог. За миний энэхүү татсан улаан candlestick бол яагаад demand болж байна вэ гэхлээр за би та бүхэнд 50 одоо хувь body candle буюу их биеийн илүү одоо зүүнээсээ богинохон буюу одоо 50% body candle гэдэг нөхцлөөр бол одоо тодтож харуулж байна. За энд бол одоо эрэлтийн хэсэг буюу demand-ийн хэсэг бол үүссэн байх магадaltaй. Тийм учраас бол 230 орчмын үнийг бол одоо шинжээчид илүү одоо support level ч гэж хэлж байгаа. За demand ч гэж хэлж байгаа. За үүнийг бол line chart руу шилжүүлээд бид хугарлын цэг тодорхойлдог. За хугарлын цэг бол 227.5 доллароо гэж ойлгож байна. Хэрвээ өнөөдрийн нөхцөл байдлаас зах зээл уналттай болоод Tesla компани үнэлгээ унж орж ирэх юм бол энэ орчим руу буюу 227 орчим руу бол илүү одоо дараагийн худалдаж авах одоо бай хийх сигнал байх боломжтой гэж бол одоо техник шинжилгээнд үздэг. За энэ бол эрэлт нийлүүлэлтийн хууль дээр бол одоо үндэслэгдсэн ийм нөхцлөө гэж ойлгож байна. За тэгвэл сүүлийн 50 өдөр болон 200 өдрийн дундаж хөдөлгөөнийг бүгдээрээ харцгаая. За энэхүү орж ирсэн улаан болон ногоон одоо чартаар бол бид үнийг тодорхойлдог байгаа. Тэгэхээр өдрийн нөхцөл бол 200 өдрөөс дээр үнэлгээтэй буюу 200 өдрийн дундаж хөдөлгөөнөөс илүү өндөр үнэлгээтэй байна гэж ойлгож болно. За тэгвэл сүүлийн 50 өдрийн дундаж хөдөлгөөн бол маш хүчтэй доошогоо орж ирээд энэ dead cross гэдэг нөхцөлийг бол биелүүлээд эргээд дараагийн 200 өдөртэй ойрхон буюу доороос нь дээшээгээ одоо сэтлэх нөхцөлийг бол бас бүрдүүлж байгааг харж болохоор байна. За хэрвээ энэ одоо дээшээгээ улаан график бол дээшээ гараад 200 өдрийг дээш нь нэвтлэх юм бол энийг golden cross буюу илүү өсөх энэхүү хандлага гэж бол одоо техник шинжилгээнд бол тайлбарладаг байж байгаа. Тэгэхээр энэ нөхцөлийг бол одоо биелэх үгүйг бол бас хүлээцтэй харж хүлээхэн зүйтэй юм а. За түүнээс гадна бид волюмыг харж болно. За өнгөрсөн 2 өдрийн өмнөх одоо болсон нөхцөл бол за 6 сарын 5-ны өдөр юм байна шуучлаарай. 6 сарын 5-ны өдөр бол энэхүү улаан candlestick-ээр буюу volume маш өндөр орж ирснийг бол та бүхэн харах боломжтой. Энд бол ойролцоогоор за 292 million ширхэг буюу сая ширхэг одоо яг Tesla-гийн хувьцаа арилжаанд орсон гэж ойлгож болно. За тэгээ улаан өнгөтэй байгаа учраас энэ илүү одоо зарах санал дээр бол илүү байсан гэдгийг бол харж болно. За ингээд ерөнхийдөө Tesla компани техник шинжилгээг харах юм бол энэхүү cross бол маш чухал гэдгийг бол одоо хүлээж байгаа ийм нөхцөл байна. Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлгээр бид бас Tesla компани техник шинжилгээг бас эргүүлж харцгаая. Тэгэлгүй ах уу тэгээ хөтөлбөрийн төгсгөлд Tesla компанитай холбоотой нэг товчхон мэдээлэл өгөхөд Tesla компани гүйцэтгэх захирал Elon Musk за олон нийтийн өмнө ерөнхийлөгч Donald Trump-тай хийсэн маргаанда харамсаж байгаа гэдэг твиттерийг бол өгсөн байгаа. За твиттер дээр болж иргсэн байгаа. Тэгэхээр энэ маргаан бас нэгдэл рүүгээ шийдэгдэж магадгүй гэдэг хүлээлт бол энэ твиттерийн жиргэний араас бол үгсэд байна гэдэг мэдээллийг төгсгөлд нөгий Тэнгэр телевизийн өглөөний шоу хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар та бүхэнд өрлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа. Тэнгэр телевизийн хөтөлбөр өглөөний мэдээгээр үргэлжлэх болно.